Сэмэцэнэ миний хөрхөн энэ за би өнөөдөр та нартаа хөрхөн муужа буюу муур зурж үзүүлье. Тэгэхээр та нар маань бас дагаа зураарай. Хэрэгсэлт нь бас настар тэгээд цаас хэрэгтэй шүү. За одоо хоёр нүдийг нь зурж байна. Эхлээд яг голын талаар хоёр адилхан бүрэн хизээвэн дугуй зур. За ингээд хөрхөн алан нүцтэй боллоо. За тэгээд та нар хэрэг хүсвэл эмэгтэй муур алгаж болно. За тэгээд би эмэгтэй муур зурж байгаа болохоор сормоос хийж гисэн байгаа. Тэгээд муурыг хамаргуугаар амар нэгдүтэй хамаргуугаар төсөөлөх аргагүй, тийм болохоор би хамар ам хоёрын зурж байна. За ингээд ихээр манай муур маань жинхэнэ гоё болж ирж байгаа юм да. За одоо толгойг нь зурна. Тэгтээ 2-3 жангаар чихэн хийгээд өгнө. Ингээд толгойн хэлбэр маань гараад өгнө. Тэгээд бүр чихнийх нь ягааныг хүртэл гоё гаргаж өгөөрэй. За одоо сахал муур мэдээж сахалгүй нэ гэж байхгүй шүү дээ. За тэгээд жоохон ширүүхэн зурчих. За ингээ би юмыг 3 сахалтай зурдаж муурыг 3 цаг зурж байгаа. Тэгээд тэрнээсээ 3 сахал зурчлаа. Тэгээ одоо мууранда хэдүүлээ хүзүүвч хийж гин. Тэгээ кэт гэсэн бичгтэй юм хүзүүж байна. За одоо хөл биеийн зураад ирэхэд манай муур маань маш хөөрхөн амьд мэт харагдах болно. За тэгээд одоо тарган биеийн зурж гин, 2 хөлийн хамгийн эхлээд зурна. За тэгээд дараа сүүлийн ийм хошгилсан тэгээд алаг сүлтэйгээр зурж гин. За одоо хэдүүлээ муура бор өнгөөр буцацгаана. Та нар бас өөрийнхөө дуртай өнгөөр будаж болно шүү. За миний бичлэг таалагдсан бол лайк, шеэрээр харамгүй дараарай. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай.